Ганцхан үгийг англи хэлэн дээр зөв ашигласнаар бидний англи хэл багагүй хувиар сайжрах боломжтой. Энэ үгийн талаар хамтдаа суралцъя. За энэ үг болвол work байж байна. За work буюу ажиллах гэдэг энэ үл үг нь өгүүлбэрт оролцохдоо 3 үндсэн хэрэглээгээр оролцдог. За нэгдүгээр хэрэглээ, хэрвээ work гэдэг үл үгийн араас on preposition авж байгаа бол ямар нэгэн чадвараа сайжруулах дээр. За эсвэл бол ямар нэгэн төсөл дээр бид нар ажиллаж байгаа нөхцөл дээр бид нар work on болдог. За жишээ нь he is working on his communication skills. За тэр харилцааны чадвараа сайжруулахаар ажиллаж байна гэж байна те. За эсвэл бол he likes working on construction projects. За тэр барилгын төслүүд дээр ажиллах дуртай гэж байна. За тэгвэл энэ бол төсөл болон одоо ямар нэгэн чадвар сайжруулахтай бид нар work-ыг ашигладаг. За хоёрдугаар хэрэглээ бол work-ийн араас for preposition-ыг аввал би ямар нэгэн компанид ажилладаг эсвэл хэн нэгэнд ажиллахдаа бид нар work for-ыг авч хэлдэг. За жишээ нь he works for me. За тэр ихтэй надад ажилладаг те. Одоо миний төлөө ажилладаг гэсэн санаа явж, миний ажилд одоо ажилладаг. За тэгвэл I work for Ford. За би Ford компанид Ford үйлдвэрт ажилладаг гэж байна. Тэгэхээр ямар нэгэн ажлын газраа бид нар хэлж байгаа бол for-ыг авна. За 3 дугаарт work-ийн араас энэ preposition орж байгаа бол энэ бол ямар нэгэн location буюу газар зүйтэй холбоотойгоор жишээ нь I work in Dublin, I work in New York. За би Нью-Йоркт ажилладаг. За эсвэл Dublin-д ажилладаг гэх location зааж байна. За эсвэл бол field буюу ямар одоо талбарт ажилладгаа илэрхийлж болно. I work in finance. I work in construction. За тэгвэл би барилгын талбарт ажилладаг. За эсвэл би санхүүд ажилладаг гэдэг энэ өөрийнхөө ажиллаж байгаа талбарыг илэрхийлэхэд бид нар энэ preposition-оор илэрхийлдэг. За энэ 3 хэрэглээ бол одоо work гэдэг үйл үгний хамгийн нийтлэг байнга ашигладаг 3 хэрэглээг хэдүүлээ солихгүйгээр зөв ашиглаж сурчээ. Зөв ашиглаж сурснаар бидний англи хэл мэрэгдэхүй сайжрна гэдэгт итгэлтэй байна.